За галзуу анимашн сувагтан тавтай морил шин сувгийнхаа эхний кино тайлбараар уулзаж байгаадаа бүрэн баяртай байна. За тэгээд галзуу анимашн сувгийн хамгийн эхний яригдхируулсан кино бол 2025 онд гарсан K-pop The Demon Hunters. Яагаад энэ киног ярихаар болсон бэ гэхээр Борон охинтойгоо ярилцахгүй юу. Тэгсэн охин маань энэ киног яруул яасан бэ гэж санал тавиад тэгээд Борон бодож үзээд ярьж өгөхөөр шийдсэн байгаа нь энэ. За тэгээд энэ галзуу анимашныг та нарт ярьж өгөхөд Easy Car Finance банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байна. Та нар маань 2.5-аас 2.9% хүүтэй автомашин барьцаалсан зээл сонирхож байвал энэ газартай холбогдоод ярилцаад үзээрэй. Борон description хэсэгт холбоо барих мэдээллүүдийг нь оруулсан байгаа шүү. За тэгээд та нар маань лайк болон сабаа дарж дэмжээрэй. Хэдүүлээ тэгээд кино тайлбартаа орцгоё. Өмнө Солонгосын нэг стадионд дүүрэн цугларсан залуус хайртай хамтлагийнхаа тоглолт эхлэхийг тэлсэн ядан хүлээцгэж байгаагаар кино эхэлдэг. Сэтгэл нь хөдөлж тогтолсон фэнүүд нь хоолоогоо сөөтөл хашгиралдана. Тэд дэлхийд алдартай Huntrix хамтлагийг тайснаа гарч ирэхийг тэлсэн ядан хүлээцгэж байгаа нь. Тэдний хайртай хамтлагийн гишүүд нь K-pop-ийн супер одууд төдийгүй харанхуй ертөнцийн шүтгрүүдийг ангуучилдаг онцгой дайчид гэдгийг хэн ч мэддэг байлаа. Олон жилийн өмнө дэлхий рүү харанхуй ертөнцийн чөтгөрүүд халдан довтолжээ. Тэд бол хүний амаар хооллож хүчээ нэмдэг ёр бусын чөтгөрүүд байлаа. Тэдний харгас хэрцгий толгойлогчийг Gevima гэдэг байж. Ингээд аимшигт чөтгөрүүдийн өмнө хүмүүсийн хүч мөхөсдөж эхэлдэг. Гэвч бүх найдвар тасардгийн таван дээр 3 ёр бусын дайчин ханаас ч гараад ирсэн байна. Тэд өөр хоорондоо хөгжмийн аялгаугаар холбогдож хүчээ нэмэхээс гадна уянгалаг дуу хоолойгоор чөтгөрүүдийг хоож бас айдас цохиролд авцсан хүмүүст итгэл найдвар төрүүлдэг байжээ. Ингээд хөгжмийн гიშгэр дамжуулж зүрх сэтгэлээрээ нэгдсэн хүмүүс хон мөн гих ёр бусын хүчрхэг бамбайг бий болгоод чөтгөрүүдийг тэрхүү бамбайн цаана хоржээ. Үе үеийн чөтгөрийн ангуучид хон мөн гих энэхүү бамбайг хүчрхэгжүүлсээр эцэст нь алтан хон мөн болгож чадвал харанхуй чөтгөрийн хүч дэлхийгээс үрд зайлуулагдах байлаа. Тэр цагаас хойш үеийн үед шинэ 3 гарч ирээд анхны чөтгөрийн ангуучдын халааг авч дэлхийн ертөнцийг аюулгүй хамгаалах болсон байна. Ингээд хамгийн сүүлийн чөтгөрийн ангууч K-pop-ын од Сэлэн дараагийн залгамжаа бэлдэх зорилгоор Мира, Роми, Зоуи гэсэн 3 охиныг бэлтгэсэн байж. Ингээд тэр 3 Huntrix гэх хамтлаг байгуулж дэлхийд алдаршжээ. Дүрс солигдоход киноны эхэнд гарсан тоглолтын тайзны ард хамтлагийн менежер Бобби сандарсан байдалтай утсаа ширтээд зогсож байлаа. Учир нь хамтлагийн охид хаана байгааг тэр мэддэг. Энэ үеэр хамтлагийн 3 хувийн онгоцон дотор хамгийн чухал тоглолтынхоо өмнө хүчээ сэлбэхээр ширээ дүүрэн хоол өрчгсөн ухаан жолоогүй эдэцгэж байна. Тэгээд тэдний уламжлал ёсороо тоглолтын өмнө дандаа иддэг бэлэн гоймонгоо идэх гэж байтал видео коллоор Бобби тэдэнтэй холбогдлоо. Тэгээд эдний хаана байгааг асууж хурдан ирэхгүй бол фэнүүд нь галзуурхад ойрхон байгааг сануулдаг. Тэд цонхоор хартал тэртээ доор тоглолт болох стадион тодхон харагдана. Тэгсэн тэдний хөлөг ягаад ч юм газар дах шинжгүй доороо эргэлцээр байлаа. Энийг анзаарсан тэд хөлөг онгоц нэг л биш угааг ухаарцгаана. Тэгээд Руми босож онгоцны үйлчлэгчээс юу болоод байгааг асуухтаа тэр эмэгтэй гар дээрх тэмдгийг ажиглаж тэд жирийн хүмүүс биш хүний дүрд хувирсан чөтгөрүүд болохыг ойлгоно. Нууц нь илчлэгдсэн болохыг ойлгосон чөтгөрүүдж үнэн төрхөө тэдэнд харуулдаг. Тэд доор цугларсан фэнүүдийг нь устгахаар төлөвлөж байж. За тэгээд мань чөтгөрийн ангуучид маань тулаанд бэлтгэж эхэллээ. Тэгээд тэд уянгалаг дуу хоолойгоор нь дамжин эдэвхждэг шидэд хүчээ ашиглаж эхэлжээ. Ингээд тэдний хамтдаа дуулж эхлэхэд тэднээс хүчрхэг шидэд гормон ялгарч онгоцны бүхээгийг дүүргэлээ. Тэгээд тэд гартаа таарсан бүхнээрээ чөтгөрүүдийг нэвширтлэн зодно. Тэдэндээ тулалдаад ийлэхгүй болохоо ойлгосон чөтгөрүүд онгоцоос үсэрч цугтахдаа онгоцны далавчийг эмдээд цааш нисэх боломжгүй болгодог. Гэсэн ч манай 3 сандарсангүй чөтгөрүүдийг зодож байх зуур нь бэлэн болсон гоймонгоо гялс орчоод онгоцноос үсэрч яг тоглолт болох стадионынхоо голд газартлаа. Тэгээд тэд юу ч болоогүй юм шиг дуулж эхэлсэнд фэнүүд нь баярлсандаа гал зурах төгсгөн. Энэ үеэр Зоуи шидэд хутгаа оновчтой шидэд хүмүүсийн дунд нуугдах гэж оролцсон цөөн хэдэн чөтгөрүүдийг зүйл дуусгадаг. Ингээд чөтгөрийн аюул байхгүй болсон учраас Huntrix хамтлагийн 3 охин нэлээд хүлээлгсэн тоглолтоо эхлүүлэхэд хагартлаа баярлсан фэнүүд нь давалгаалж түрж эхэллээ. Ингээд тэр олон хүний зүрх сэтгэл хөгжмийн эгшгээр нэгдэж хом мөн шидэд бамбай анх удаага алтан шаргал өнгөөр гялалцлаа. Тэгээд хом мөн шидэд бамбайн хүчээр дэлхий дээр үлдсэн чөтгөрийн сүүлчийн хүчийг няцтардаг.
Энэ үеэр газар доорх харанхуй ертөнцид байдал маш хүнд байлаа. Чөтгөрийн ангуучдыг устгах зорилгоор хувийн онгоцонд нь нэвтэрч чадсан ч зорилгоо биелүүлж чадаагүй чөтгөр газар доорх ертөнцийн буцаж ирээд өөрийг нь илгээсэн толгойлогчдод даалгавар нь бүтлгүүцсэн гэдгийг айж чичрэн байж хэлдэг. Хантрикс хамтлагийн 3 охины хүч чадал тэрний төсөөлснөөс хавьгүй илүү байжээ. Тэр чөтгөрийг айж чичрэн энэ тухай ярьж эхлэхэд чөтгөрүүдийн толгойлогч уурлан хэлгэнж шидэт галаа илгээгээд нөгөө чөтгөрийг нүд нэмэхийн зуурт үнс нурам болгож орхино. Энийг харсан бусад чөтгөрүүд хайсандаа хөдөлж чадахгүй хөшцгөлөө. Ингээд хэн юу хэлэхээ мэдэхгүй түгдэрч байх зураг чөтгөрүүдийн нэг болох Жинү ураг шалхаад гарч ирлээ. Гартаа хөгжин барьсан тэрээр намуухан дуулсаар гарч ирэхэд хажууд нь тижээвэр барн хамт яваа харагдана. Тэрнийг чөтгөрүүдийн толгойлогч Гивимагийн урд ирж зогсоход тэрний хамтрагчид болох 4 чөтгөр ард нь ирж зогслоо. Чөтгөрүүдийн толгойлогч Гивима тэдний анхааралтай ажиглана. Энэ үеэр Жинү зайлтай инээмсэглээд чөтгөрийн ангууч октыг нэгмөр дарж авах цоошин төлөвлөгөө өөрт нь байгаа гэдгийг хэлээд тэднийг хизээж тооцоолоогүй газраас нь довтлно гэдгээ хэлдэг. Тэр чөтгөрийн ангууч октын хамтлагтай өрсөлдөх хуурамч хамтлаг байгуулах саналтай байлаа. Тэд алхан бүрээ сайтар төлөвлөж Хантрикс хамтлагийг хүчрхэг болгодог фэнүүдийнхэн дунд шургалж ороод тэднийг өөрсөддөө урвуулж булаах хэрэгтэй гэж бодож байлаа. Учир нь хоммон шидэт бамбайг хүчрхэг болгодог зүйл нь сэтгэлээрээ нэгдсэн фэнүүд нь байдаг. Хэрв тэднийг сулруулж чадах юм бол хүчрхэг бамбай баг-багаар суларсаар эцэст нь нэгмөсөн нурж унах болно гэдэгт Жинү итгэлтэй байна. Жинүгийн санаа Гивимад таалагдлаа. Тиймээс хариуд нь Жинү өөрөөс нь юу хүсэж байгааг асуудаг. Хариуд нь тэр өөрийнх нь дотор байгаа бүх дурсамжуудаа устгахыг хүсэж байгаагаа хэлдэг. Энэ үеэр Хантрикс хамтлагийн 3 охин тун сэтгэл хангалуун байлаа. Учир нь тэд анх удаага хоммон бамбайг алтлаг өнгөөр гэрэлдэхийг харсан нь тэр. Тэд хоммон бамбайг алтлаг өнгөтэй болгож чадсандаа баярлснаас гадна хөгжмийн хүчээр хүмүүсийн зүрх сэтгэл хоорондоо улам бүр ойртон нэгтэрсээр байгаад бас баяртай байдаг. Тоглолтоо амжилттай дуусгасан тэд менежер Бобито салах ёс хийгээд гэртээ ирж урдаа 5-4 амттан овоолж байгаад баяраа тэмдэглэж эхэлцгээв. Энэ үеэр Руми шинээр гаргаж байгаа сингл нь фэнүүдийг нь улам бүр нэгтгэж хоммон бамбайн хүч улам бүр нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа нөгөө хоёртой хэллээ. Тэгээд тэр дараагийн аялын тоглолтын үеэр өмсөх хувцас тэсэлгүй өмсөж найзуудтай харуулдаг. Тэгээд нөгөө хоёртой ч ус өмсөх хувцсыг нь харуулсанд нөгөө хоёр нь хэдий ядарсан ч хувцсыг өмсөж үзнэ. Энэ үеэр менежер Бобби тэдэн дээр сайхан мэдээтэй хурж ирлээ. Учир нь тэдний гаргасан сүүлийн сингл фэнүүдэд нь таалагдж тэр дороо хит болжээ. Тиймээс тэд урам зоригтойгоор цомгийнхоо сурталчилгаанд ордог. Тэд шин цомгийнхоо хүрээнд өөр нэг аялын тоглолт хийхээр төлөвлөж эхэлцгээв. Хэдийгээр тэд шинэ бүтээлээрээ фэнүүдтэйгээ уулзахыг тэлсэн ядан хүлээж байсан ч Румигийн сэтгэл санаа цаанаа нэг л тогтворгүй байдаг. Учир нь тэрний хоёр гарыг учир нь үл мэдэгдэх тэмдэг бүрхжээ. Тэр бол чөтгөрийн тэмдэг гэдгийг Руми сайн мэдэж байлаа. Хэдийгээр тэрний сэтгэл санаа тавгүй байсан ч тэр юу ч болоогүй юм шиг л жүжиглж тоглолтын хувцас өмслөө. Гэвч бэлтгэлийн тайзан дээр гараад дуулах гэтэл хоолой нь гарч өгдөггүй. Сандарсан Руми төр завсарлаад дахиад дуулах гэж оролдсон ч дахиад л болсонгүй. Сандарсан Бобби тэрнээс бүх зүйл зүгээр үү гэж асуухад Руми зүгээрээ надад багахан хугацаа өгөж ингэж чичирсэн хоолоогоор гуйгаад тайзны ар руу гүйлээ. Тэрний энэ байдлаас болж Бобби өгтлээ сандарлаа. Учир нь тэдний тоглолтыг үзэх гээд студийн гадаа хэдэн мянган фэнүүд нь хүлээж тэсвэр алдан дотогш дайр нь ороход бараг бэлэн болсон байна. Энэ үеэр тайзны ард очисон Руми цамцны цахилгааны баг зэрэг доошлуултал нөгөө чөтгөрийн тэмдэг цээжин дээр нь гарч ирсэн байна. Биеийг нь бүрхсэн энэ чөтгөрийн тэмдгээс болоод чөтгөртөө тэмцэх хамгийн хүчрхэг зэвсэг болох уянгалаг хоолой нь байхгүй болсныг Руми тэрхэн мөчөд ухаарлаа. Айж цочирдсан Руми хэндэж хэлэлгүй тэндээс гарч хотын гудамжаар гуйлаа. Гүйж байхдаа Руми баг байхдаа Селинтэй ярилцаж байсан нэг тохиолдлоо эргэн сандаг. Тэр өдөр Селиний хэлсэн үгийг Руми хэндэж хэлэлгүй дотроо хадгалсан байж учир нь Руми хүчрхэг чөтгөр болон зоригт чөтгөрийн ангууч хоёрын дундаас төрсөн хүүхэд байлаа. Тиймээс Румигийн цуснд гэрэл болон харанхуй хоёулаа оршиж байгаа гэдгийг тэр өдөр Селин тэрэнд хэлсэн байж. Румигийн бие дээрх тэмдэг нь тэрний чөтгөрийн цустай холбоотой ч хэрэг тэд хамтлагаараа алтан хоммуныг сэрэж чадвал чөтгөрийн хүч тэрнийг бүр мөсөн орхих болно гэж Селин тайлбарлажээ. Энэ бүхнийг сонссон Руми охин энэ нууцыг хэндэж хэлэлгүй чандлан нууцалсаар өдийг хүрсэн байна. Тэр бүхэл хамгийн дотны хоёр найздаа ч хэлээгүй байжээ. Арга барсан Руми ирчээрээ гүйсээр нэг өндөр байшингийн оройдоо гарч ирлээ. Тэгээд уянгалаг хоолойгоо эргүүлж авчирхаар дуулж эхэлсэн ч бас л болсонгүй. Цөхрөнгөө барсан Руми хамаг хүчээр яагаад гэж хашгирсанд тэрнээс маш хүчтэй долгион цацраад байшин барилгыг чичрүүлсэнд Руми өөрөө ч сандардаг.
Ингээд Руми гэртээ эргэж ирээд хоёр найзтай хоолой өвдснөөс дуулж чадахгүй байгаагаа хэлж, өөрөөс нь болоод фэнүүд нь амьд тоглолт үзэж чадалгүй өнгөрсөнд маш их харамсаж байгаагаа хэллээ. Аз болоход хоёр найз нь тэрнийг ойлгоно. Тэгээд тэд Румид "Одоо тайвшраа. Бид хамтдаа заавал арга олох болно" гэж хэлдэг. Тэгэд маргааш нь тэд өөрсдийгөө танигдуулахгүй тулд энгийн ховц сөмсөд олон хүн бужигнсан гудамжаар явсаар нэг жижигхэн эмнэлэгт очоод тусгай шид агуулсан эм аваад Румигийн хоолойг эмчлэн гэдэгт итгэлтэйгээр гарч явлаа. Тэгэд мань гурав эмнэлгээс гарч ирсэн даруйдаа нэг онцгой царайлаг залуустай хаалц туллаа. Хажирхалтай нь тэдний ахлагч Румиг мөрөлж унгаачихад татаж босгохын оронд "Замаа хараач" гэж хэлчихэд цаашаа яваад өглөө. Удалгүй тэдний явсан зүгээс хөгжим сонсогдоход манай гурав хойноос нь дагаж очлоо. Тэгсэн нөгөө залуус гинэд олон хүн бужигнсан гудамжинд дуулж бүжиглж эхэлцгээв. Тэдний хамтлагийг Сажа Boys гэдэг байжээ. Хүмүүс тэдний дуулж бүжиглэхийг хараад тэдэнд сэтгэл татагдж байсан бол манай гурав тэднийг нэг л биш угааг шууд анзаарлаа. Учир нь тэднийг бүжиглж байх зур биеийн дээр нь чөтгөрийн тэмдэг хальт харагдаад өнгөрдөг. Тиймээс тэднийг хүмүүсийн ертөнцид шургалж орохоор оролдож байгаа чөтгөрүүд болохыг тэд шууд мэдцгээв. Нөгөө талаас Сажа Boys-ийн ч бас Huntrix-ийн үзэгчдийн дунд байгааг мэдэж байлаа. Сажа Boys-ийн үнэн төрхийг мэдэхгүй хүмүүс шууд л тэдний улаан фэн нь болцгоно. Тиймээс манай гурав тэр даруй тэдэнтэй тулалдахаар бэлтгэж эхэллээ. Сажа Boys-ийн залуусч тэр өдрөөс эхлээд телевизийн шоунуудад оролцож нэр хүнд нь огцом өсч эхэлнэ. Тиймээс тэднийг нэг шууд нэвтрүүлэгт оролцож байх үеэр нь Huntrix-ийн гурав гиндүүлж давтлаад устгахаар шийднэ. Тэгээд нэвтрүүлэг дуусахыг хүлээж байтал тэднийг ирснийг мэдсэн Сажа Boys-ийн Huntrix-ийг зочдын өмнө зарлж тайзан дээр гаргаж ирдэг. Тэгээд нэвтрүүлэг дуусмагц Сажа Boys-ийн тайзны араас зогтож зэрэгэлдэх байшинд байсан халуун усны газарт нуугдах гэж оролдоцгоно. Мань гуравч зэвсгээ барьж тэдний араас гүйж орлоо. Тэгсэн Сажа Boys-ийн дуудсан усны чөтгөрүүд усан дотроос олноороо гарч ирээд манай гурав руу дайрцгаана. Ингээд Зоуи Мира хоёр усны чөтгөрүүдтэй тулалдаж байх зур Руми Сажа Boys-ийн ахлагч Жинуг хөөж тэрнтэй ширүүн тулалдсан ч тулалдааны үеэр цамцны хан зүүн зүсэгдэж гаран дээрх чөтгөрийн тэмдэг нь ил гарч ирдэг. Үүндээ Руми цочирдсан ч байдлыг ойлгосон Жину ил гарсан хэсгийг нь давуугаар нууж өгөөд өөрөө зогтож алга болно. Ингээд эвгүй байдалд орсон Руми найзуудтай тусалж тэнд байсан усны чөтгөрүүдийг яалж чаддаг. Гэртээ ирсэн хойно Huntrix-ийн гурав цанхороо харахад хотыг бүргэсэн хамгаалтын бүрхүүл бүдгэрсэн нь ээлхэн харагдана. Энэ үеэр тэдний менежер Бобби ирээд Сажа Boys хамтлагийн нэр хүнд интернет даяар асар хурдтай өсөж байгааг хэлдэг. Зүгээр суугадаж болохгүй гэдгээ мэдсэн Руми өөрсдийн тулааны ураа дуу болсон нэг гайхалтай дууг зохиохоор сэтгэл шулуудна. Найзууд нь энэ саналын нэгэн дуугаар дэмжлээ. Учир нь энэ дуу чөтгөрүүдийг бүр мөсөн дарахт нь тусалж чадна гэдэгт тэд итгэж байлаа. Тиймээс тэд чөтгөрүүдийг хайр найргүй устгаж дарах болно гэсэн хатуу ширүүн үүхтэй дуу зохиож тэрнийг тэр жилийн оргил арга хэмжээ болох Idol Awards дээр дуулахаар бэлтгэж эхэлцгээв. Тэрээр Румиг өрөөндөө ганцаараа элдвийг бодож сууж байтал сонхон дээр нэг 6 нүдтэй хачирхалтай шувуу сууж байгаа харагдлаа. Ямар учиртай шувуу болохыг харахаар Румиг тагтан дээрээ гарахад харанхуугаас Жинугийн бар гарч ирээд тэрэнд нэг нууц загтлыг дамжуулж өгдөг. Тэгсэн тэр нь Румитэй уулзахыг хүссэн Жинугийн урилга байлаа. Өөрийг нь эвгүй байдалд орохоос хамгаалсан нөгөө чөтгөртэй уулзахаар Руми шууд гэрээсээ гарч явна. Тэгээд уулзах газараа очисон даруйдаа Руми тэрнлөө бүх хүчээрээ дайрсан ч Жину Румигийн дайралтаас амархан болтож байснаас гадна өөрөө Руми руу ерөөсө дайрахгүй байлаа. Тэгээд Жину Румитэй ярилцахыг хүсэж байгаагаа хэлээд энэ бүх чөтгөрийн дайралтуудын ард чөтгөрүүдийн толгойлогч Гивима байгаа гэдгийг хэлдэг. Тэгээд тэр өөрийгөө нэгэн цагт жирийн хүн байсан ч Гивимагийн залим ихэнд хууртаад чөтгөр болсон гэдгээ тайлбарллаа. 400 жилийн өмнө Жину нэгэн тосхонд амьдардаг байжээ. Тэднийх ядуу зүдүү учраас гэр бүлийнх нь өлсөж өгөхөд ойрхон байлаа. Жинуд байсан ганц зүйл нь хөгжим нь учраас тэр хөгжмөө тоглож гуйлга гуйх гэж оролдсон ч хинч тэрнийг тоодгүй. Гэвч Гивима тэрэнд гайхамшигтай дуу хоолойг санал болгож ядуу зүдүү амьдралаас нь салгаж өгөх болно гэж амлажээ. Тэгэд удалгүй Жину Солонгос даяар халдваршиж бүр хаадын ордонд аз жаргалтай амьдрах болж. Гэвч тэрний биеийн дээр чөтгөрийн тэмдэг хаажмаар гарч ирэх болжээ. Удалгүй Жинугийн бүх үнэн илчлэгдэж тэдний гэр бүлийг хааны ордноос хөөж явуулсан бол Жину өөрөө харанхуй ертөнцид үрд хоригдож одоо хүртэл өнгөрсөн дурсамжаасаа болоод зовж шаналн амьдрах болсон гэж Румид хэлдэг. Энийг сонссон Руми тэрэнд баг зэрэг итгэж эхэллээ. Гэвч Жину тэрнээс яагаад чөтгөрийн ангууч хэрнэ? Өөрөө чөтгөрийн тэмдэгтэй байгааг нь асуухад Руми тэрэнд нууцаа хэлсэнгүй. Харин ч сэлмээ суглаад дайрлаа. Ингээд Румигийн нууцыг хэлүүлж чадахгүйгээ ойлгосон Жину тэндээс явдаг. Тэр цагаас хойш Сажа Boys хамтлагийн нэр хүнд улам бүр өссөөр Huntrix-ийн огтж нэр хүндээ өсгөх гэж шаргуу хөдөлмөрлсөөр байна.
Үүний хажуугаар тэд дайралт нь улам бүр эрчимчсэн чөтгөрүүдтэй тулалдах ажиллаж хойш тавьсангүй. Гэхдээ Жинүүтэй уулзсан цагаас хойш Руми чөтгөрүүдэд арай зөөлөн хандах болжээ. Учир нь тэр чөтгөрүүдэд ч бас өөрийн хүслээр биш Гивимагийн шаардлагаар энэ бүхнийг хийж байгаа байхаа гэсэн бодол тэрэнд төрөх болж. Үүнтэй зэрэгцээд Жинүүгийн бар орой бүр Руми дээр уулзах хүрлэг авч ирэх болсон ч Руми нэгийг нь ч хүлээж авсангүй. Үүнтэй зэрэгцээд Сажа Бойсын фэнүүд улам бүр нэмэгдсээр байдаг. Тиймээс Хантриксийнхэн фэнүүдэд баярлуулах зорилгоор гарын үсэг зурж өгөх арга хэмжээ зохион байгуулсан ч Сажа Бойсынхан хурч ирээд тал фэнүүдийг нь салгаж авах гэж оролддог. Үүнийг ойлгосон Руми тэдэнтэй нэг ширээнд суугаад гарын үсэг зурх саналыг тавьсанд бүх фэнүүд нь баярлсан бол хоёр найз нь гайхлаа. Гэвч энэ арга хэмжээнээс болоод энэ хоёр хамтлагийн гишүүд хоорондоо хайр сэтгэлийн холбоотой байх гэсэн цуу яриа фэнүүдийнхэн дунд тарж орхидгоо. Ингээд Сажа Бойс хамтлагийн нэр хүнд өсхийн хэрээр хоммон хамгаалалт суларч хот даяар чөтгөрүүд илүү чөлөөтөөс илгүүцэж хотын иргэд олноороо сураггүй алга болох болжээ. Дараа Намира Руми дээр ирээд тэрнийг яагаад Жинүүг чөтгөр гэдгийг нь мэдсээр байж сайн хандсан болохыг асуугаад дургүйцлээ илэрхийлдэг. Энэ байдлаараа нууцаа удаан хадгалж чадахгүй болохоо ойлгосон Руми Жинүүтэй уулзахаар шийддэг. Тэр Жинүүтэй уулзаад хэрв Хантрикс удахгүй болох Idol Awards шагналыг авч чадвал тэдний фэнүүдтэйгээ холбогдох холбоос илүү хүчтэй болж алтлаг хоммуныг дахиад сэргээж чадна. Тэгвэл Гивима чөтгөр харанхуй ертөнцид үрдүүлдэж харин Жинүү энэ дэлхий дээр үлдэнэ гэж Руми тэрэнд тайлбарладаг. Үүний тулд Жинүү хамтлагийнхнаа тэр өдөр тайзан дээр гаргахгүй байхтал болно гэж Руми хэллээ. Тэгсэн Жинүү үүнд нь итгэлгүй байлаа. Над шиг чөтгөр хүний ертөнцид үлдэж чадахгүй. Надад ямар ч найдвар байхгүй гэж тэрнийг хэлэхэд Руми сэтгэлээ хуудалж. Чи бол хүн байж угаад чөтгөрийн өрхөнд орсон нэгэн. Харин би бол төрөлхийн хагас чөтгөр. Би чөтгөр гэдгээ үзэн яддаг. Хэрвээ чамд найдвар байхгүй бол надад ч найдвар байхгүй гэсэн үг гэж үнэнэ хэлнэ. Энийг сонссон Жинүүгийн сэтгэл хөдөлж чи алдаа биш ээ гэж хэлдэг. Энэ үеэр нэг эмэгтэй хурж ирээд Жинүүд найз охиндоо бугуувч авч өгөхгүй биз гэж асуусанд нөгөө хоёр бантаад тэндээс салж явцгаалаа. Ингээд Руми хоёр найзтайгаа хамт Idol Awards дээр дуулах дуугаа шаргуу бэлтгэж эхэлсэн ч чөтгөрүүдийг хайр найргүй устгаж дарах тухай дууны үг тэрэнд улам бүр таалагдахгүй болсоор байдаг. Румиг энэ талаар хоёр найзтай хэлэхэд хоёр найз нь одоо дууны үгийг өөрчлөхөд хэтэрхий оройтсон гэж зүтгэлээ. Гэвч энэ үеэр маш хүчтэй соронзон давлгаа тэднийг дайрч өнгөрсөнд чөтгөрийн хүчрхэг дайралт эхэлж байгааг тэд мэдрээд шууд тэр зөв рүү явцгаадаг. Тэднийг долгионыг дагаж явсаар хурдан галт тэргэн дээр гарч ирэхэд тэнд харанхуй ертөнц нээгдэж маш олон чөтгөрүүд дайран орж ирж байгаа нь харагдлаа. Тиймээс мань гурав зэвсгээ барин тэдэн лүү дайран ордгоо. Тэд дууны хүчээр чөтгөрүүдийг сулруулж шидэт зэвсгээрээ хэдэн хэсэг болгон завчиж байсан ч чөтгөрүүд хэтэрхий олуулаа байлаа. Үүнээс гадна Руми өөртөө улам бүр эргэлцээр байсан учраас урдийн адил дайчин тулалдаж чаддаггүй. Тэгээд эцэст нь чөтгөрүүдийн дайралтыг удирдахжүүлсэн хүчрхэг чөтгөрт цохиулаад ундаг. Энийг харсан хоёр найз нь дайрч ирээд бүх хүчээ шавхаж чөтгөрүүдийг ялж чадсан ч харамсалтай нь галт тэргэнд сууж байсан хүмүүсийг аварч чадсангүй. Үүнээс болоод гурван найз сэтгэлээр унцгаалаа. Тэр орой Руми Жинүүдээр ирээд тэрнтэй уулзаж ярилцсан цагаас эхлээд дуу хоолой нь аажмаар эдгэрч эхэлснийг хэлэхэд Жинүү ч Румитэй уулзсан цагаас эхлээд өөрийгөө буруутгасан дуу хоолой бүдгэрч эхэлсэн гэдгээ хэлдэг. Тэгээд тэд хамтдаа дуулж эхлэхэд Жинүүгийн ухаан санаа улам бүр цэлмэж Гивимагийн хорон дуу хоолойг сонсгоо бүр мөсөн болно. Үүндээ баярлсан Жинүү Idol Awards арга хэмжээндээр Сажа Бойс хамтлагийг тайзан дээр гаргахгүй гэж Руми дамллаа. Ингээд Румиг тэндээс явхад Жинүүг Гивима хар хүчээрээ татаж харанхуй ертөнцид эргүүлж авчирдаг. Энэ хугацаанд хүмүүсийн сүнсээр хоолж ирсэн Гивима урдынхаас илүү хүчрхэг болжээ. Тэгээд Гивима Жинүүг дарамтлж чи биднээс уруух юм бол өнгөрсөн аимшигт дурсамжаа хизээч мартаж чадахгүй. Би тэр бүхнийг чинь чамд улам тодор сануулсаар байх болно гэж хэлээд тэр бүх дурсамжийг нь бүр тод сануулж өөрийгөө буруутгах мэдрэмжийг нь бүр хүчтэй мэдрүүллээ. Тэгсэн Жинүү үнэн хэрэгтээ амжилтанд хүрч хааны ордонд орохдоо ээж дүү хоёроо ордны гадаа хаяад явсан байж. Тэрнээс болоод ээж дүү хоёр нь амиа алджээ. Тэгээд хүнд цохилтод орсон Жинүү Гивимад өгсөн амлалтаа биелүүлнэ гэж дахиад хэлдэг. Харин нөгөө талд Хантриксийн гурван охин хоорондоо нэлээд ярилцсны эцэст эвлэрч энэ удаагийн Idol Awards дээр чөтгөрийн эсрэг дайн тулааны сэдвтэй шин дууга биш харин хуучин хийд дуу болох Golden гэдэг дууга дуулахаар болцгоно.
Орой болж олон зуун мянган фэнүүдийн нэлээд хүлээсэн Idle Awards арга хэмжээ эхэллээ. Арга хэмжээ эхлэхэд энэ жилийн Idle Awards шагналын төлөө Huntrix болон Saja Boys хамтлагууд өрсөлдөх болно гэдгийг хөтлөгч зарладаг. Тэгээд Saja Boys хамтлагийнхнийг хөтлөгч тайзнаа урьсан ч ягаад ч юм тэд тайзан дээр гарч ирсэнгүй. Saja Boys хамтлагийнхан тайзны ард муудалцсан учраас тайзан дээр гараагүй гэдэг мэдээг хүлээж авсан Bobby Huntrix-ийн дээр ирээд энэ талаар хэлж бушуухан тайзан дээр гарахыг санууллаа. Бүх зүйл төлөвлөснөөр нь болж байгаад Руми баяртай байлаа. Тэгээд тайзан дээр Golden гэх хэд дугаа дуулж эхлэхэд фэнүүд нь маш их баярлцгааж хоммон бам байж баг багаар сэргэж эхэлдэг. Тэгээд Румигийн гоцлол хэсэг эхлэхэд Mira Zoe хоёр тайзнаас түр буугаад Румиг фэнүүдтэй нь үлдээдэг. Тэгсэн тайзны ард хоёр чөтгөр Бобиг хулгайлаад авч явж байгааг Mira Zoe хоёр хараад тэрнийг аврахаар өгсгийлээ. Энэ үеэр тайз харанхуйлж дуу зогсоод тэдний зохиосон шин дууны ая эгшгэлж эхэллээ. Тэгсэн энэ үеэр Mira Zoe хоёрын дүрд хувирсан хоёр чөтгөр тайзан дээр гарч ирээд чөтгөртөө тулалдах тухай шин дууга дууланга Руми руу давшилж хувцсыг нь ураад чөтгөрийн тэмдгийг нь ил гаргаж ирдэг. Хоёр найз нь тэрэнд туслахаар гүйж ирсэн ч бүгд зүйл оройджээ. Айд сандарсан Румигийн биеийн дээрх чөтгөрийн тэмдэг улам бүр нэмэгдэж тодорч байлаа. Тиймээс цөхөрсөн Румиг чангаар хашгирахад тэнд байсан бүх гэрэл хагарч талбай бүхэлдээ чимээгүй боллоо. Руми гүйж тайзны ард гараад хоёр найз дээрээ ирсэн ч биеэрээ дүүрэн чөтгөрийн тэмдэгтэй болсон Румигээс тэр хоёр болгоомжилж эхэлдэг. Арга барсан Руми найзуудаа үннээ хэлсэн ч энэ бүх хугацаанд ийм зүйлийг нууж ирсэн тэрэнд найзууд нь гомдож бас тэрний ярьж байгаагийн аль нь үнэн аль нь худал болохыг ялгаж чадахгүй байлаа. Тиймээс тэд зэвсгээ бэлхэн бариад Румиг өөрсөдөө ойртуулсангүй. Үүнд гомдсон Руми тэндээс гүйж ирчээрээ жинүүдээр ирээд ууралж яагаад ийм зүйл хийснийг нь асуухад цаадах нь би чамайг анханасаа хуурч байсан гэж хувирлгүй хэлдэг. Тэгээд чи өөрийгөө хэн гэдгийг хүлээн зөвшөөрч эвлэр. Чиний мөн чанарыг хинч юу ч өөрчилж чадахгүй гэж хэлээд алга болдог. Сэтгэлээр унсан Румиг тэндээс алхаж явхад тэрний явсан замыг дагаад хоммон бамбай хоёр хуваагдж харанхуй ертөнцийн үүд хаалга улам бүр томоор нээгдэж эхэллээ. Хэвлэлээр Huntrix-ийн охид тайзан дээр хоорондоо муудалцсан тухай мэдээ гарч зөрөөд Saja Boys-ийн Huntrix тарсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн мэдээлэл хийжээ. Тэгээд тэд Сөүл хотын намсан цамхаг дээр энэ жилийн хамгийн онцгой амьд тоглолтоо хийх гэж байгаагаа зарлж бүх хүмүүсийг урьсанд юр бусын хүчтэй болсон Гивимагийн ховсонд орсон хүмүүс бүгдээрээ намсан цамхгийг чиглээд алхаж эхэллээ. Bobby Zoe Mira гуравч өөрсдийг нь буруутгасан Гивимагийн дуу хоолойг сонсож сэтгэл санаа нь үүмэрчээ. Улмаар Mira Zoe хоёрч хоорондоо муудалцаж бас л дор бүрнээ намсан цамхаг руу явцгаадаг. Тэгээд намсан цамхгийн өмнөх том стадионд хүмүүс хөлгөшгөх зайгүй болтлоо цуглахад Гивимач тэдний сүнсээр хооллохоор зэхэж эхэллээ. Удалгүй Saja Boys хамтлагийнхан чөтгөрийн бодит дүрээрээ тайзан дээр гарч ирээд ирч хүчтэй дуу хоолоогоор дуулж эхэлсэнд фэнүүд нь тэдэнд улам бүр татагдаж тэр хэрээрээ Гивимагийн ам руу улам бүр ойртсоор байлаа. Яг энэ үеэр хагас чөтгөрийн дүрд хувирсан Руми цээл хоолоогоороо дуулсаар стадионд орж ирдэг. Тэрний хүчрхэг хоолой чөтгөрийн бие болгосон бүрхүүлийг зүсэж орж ирсэнд чөтгөрт ховсдуулсан байсан Mira Zoe хоёрч ухаан орно. Гивима Румиг хараад дооглон давхургасан ч Руми тэрнтэй эцсээ хүртэл тулалдахаар сэтгэл шулууджээ. Гивима чи өөрийгөө ч өөрчилж чадахгүй байж дэлхийг яаж өөрчлөх юм бэ? Бүгд одоо чиний үнэн төрхийг харж байна. Тэгээд ч хоммон бүрхүүл одоо нэгэнд үгүй болсон гэж хэлэхэд Руми хариудна. Тийм ээ, тэр үнэн. Би өөрийгөө өөрчилж чадахгүй. Бүгд миний бодит төрхийг харж байна. Гэсэн ч бид хоммон бүрхүүлийг дахин сэргээж чадна гэж хэлээд уянгалаг хоолоогоор дуугаа дуулж ураг шалхсанд хоёр найз нь ч дуу нийлүүлэн Румиг түрээд дуулж эхэлцгэн. Ингээд гурван найз зүрх сэтгэлээрээ нэгдэж ирж хүчтэйгээр үргэлжлүүлэн дуулдаг. Байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Гивима тэдэн лүү чөтгөрүүдэд дайруулсанд мань гурав тэднийг шидэт зэвсгээр намдарч хоорондоо тээвэрлэнэ. Тэгээд тэд Гивимаг чиглээд урагшлахад Гивима өөрийн илгээсэн чөтгөрүүдийнхээ сүнсийг сорж аваад аимшигтай хүчээр Руми руу дайрдаг. Үүндээ зэрэгцээд Saja Boys-ийнхэн ч Mira Zoe хоёр руу ширүүн дайрцгаана. Гивимагийн хүчит дайралтыг Руми сэлмээрээ зогсоосон ч удаан тисэх аргагүй байлаа. Тэгсэн яг энэ үеэр Жинүү Гивимагийн галыг биеэрээ халахлж зогсоод Румиг авардаг. Жинүүгийн амнаас аюулд орсныг ойлгосон Руми Жинүүгээс орхиж явахгүй байхыг гуйсан ч тэр хариудна чи айл хэдийн эрх чөлөөтэй болсон гэж хэлээд өөрийнхөө сүнсийг Гивимад биш Румид өгдөг. Ингээд юр бусын хүчтэй болсон Руми сэлмээрээ Гивимаг дундуур нь хоёр хувааж орхилоо.
Мира Зоуи хоёрч Сажа Бойсын чөтгөрүүдийг устгаж, улмаар тэр гурав нэгдээд хоолой нийлүүлэн дуулж эхлэхэд стадионд байсан хүмүүсийн сэтгэлийн хүч тэдэнтэй нэгдэж эхэлдэг. Тэгэд тэд тэр бүх хүчээрээ Гвимаг цогсонд тэр харанхуй ертөнц рүүгээ үрд таягдан хаягддаг. Үүнтэй зэрэгцээд хоммон бүрхүүлж эргэж сэргээд хүмүүрч чөтгөрийн ховсноос чөлөөлөгдлөө. Ингээд Хантрикс хамтлагийн 3 охин удаан хүлээсэн амралтаа эдэлж халуун савнд сууж амарснаар кино маань конец фильм. Энд хүрээд энэ галзуу анимашны тайлбар маань дуусч байна. Охины минь санал болгосон анимашн галзуу байлаа гэж буруудан бодогдлоо. Та нарт ямар санагдав? Тэгээд комент хэсэгт манайхан бодлоо хуваалцаарай. Нэр яриулмаар байгаа бас анимашн байвал манайхан комент хэсэгт үлдээчээрэй. Бороондыг харж байгаад бас ярьж өгөхийг бодъё. За тэгээд энэ галзуу анимашныг та нарт ярьж өгөхөд Easy Car Finance банк ба санхүүгийн байгууллага хамтран ажиллалаа. Та нар маань 2.5-аас 2.9% хүнтэй автомашин барьцаалсан зээлийг сонирхож байвал эднийхтэй холбогдоод ярилцаад үзээрэй. Холбогдох дугаар нь ч тэгээ тогтооход айгүй амарх юм байлээ. 8011 8080 8012 8080. Борон тэгээд description хэсэгт Facebook болон энэ дугаарыг нь оруулсан байгаа. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу анимашнаар удахгүй уулзсан. Тэр болтол манайхан яах вүлээ? Лайка дараад, саба дараад хүлээцгээж байна шүү дээ. Түр бай.